Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын 2017 оны онцлог үйл явдлуудыг нэрлэж байна. Монгол улсын хэмжээнд 2017 оны 12 дугаар сарын 19-ний байдлаар нийт 4182 удаагийн аюулт үзэгдэл осол тохиолдсон байна. Онцгой байдлын албаны алба хаагчид 1026 хүний амь нас, төр аж ахуй нэгж байгууллага иргэдийн 23.6 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа. Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, гамшигаас хамгаалах талаар төрөөс баримтлах бодлого, Монгол улсын батлан хамгаалахын бодлогын үндэс, батлан хамгаалахын багц хуулиуд, дэлхийн тогтвортой хөгжлийг хангах, гамшигын эрсдлийг бууруулах чиглэлээр батлагдсан бодлогын баримтчилттай уялдуулан, гамшигаас хамгаалах менежмент, үйл ажиллагааг зохицуулах, орчин цагийн гамшигаас хамгаалах тухай хуулийг шинжилэн боловсруулж, Улсын их хурлын 2017 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн хуралдаанаар хэлэлцүүлэн батлууллаа. Хууль батлагдсанаар гамшигаас хамгаалах менежментээс гамшигын эрсдлийн менежмент рүү шилжих, гамшигын эрсдлийг бууруулах, удирдлага зохион байгуулалт, холбогдох талуудын үүрэг хариуцлага, гадаад дотоодын хүмүүнлэгийн тусламжийн зохицуулалт илүү тодорхой болж, алба хаагчийн эрх зүйн байдал, нийгмийн баталгааг хангах эрх зүйн орчин бүрдлээ. Иргэдэд төрийн үйлчилгээ хүртээмжтэй хүргэх, гамшигын нөхцөл байдал үүссэн үед эрен хайх, аврах, хор ууршиг арилгах арга хэмжээг түргэн шуурхаа хэрэгжүүлэх зорилгоор онцгой байдлын байгууллагын салбар нэгжийг баруун зүүн, хойд өмнөд Улаанбаатар гэсэн 5 бүсчилсэн хэлбэрт шилжүүлж, өсвийн төвийн бүтэц зохион байгуулалтыг хийж, удирдлагуудыг томиллоо. Гамшигаас хамгаалах удирдлага зохион байгуулалтыг бүсчилсэн хэлбэрт шилжүүлснээр гамшигаас хамгаалах хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллага, орон нутгийн гамшигаас хамгаалах чадварыг дээшлүүлэх, гамшигаас урьдчилан сэргийлэх, аврах, хор ууршиг арилгах, хойшлуулшгүй сэргэн босох арга хэмжээг бүсийн хэмжээнд нэгдмэл удирдлага, зохион байгуулалтаар хангаж, шуурхаа үр дүнтэй зохион байгуулах нөхцөлийг бүрдүүллээ. Сүүлийн 2 жилийн хугацаанд онцгой байдлын албаны хэмжээнд 8 аймагт 12 галт төмөр унтраах, аврах анги, 3 эрен хайх, аврах салбар бүлэг байгууллаа. 2015 онд улсын хэмжээнд галт төмөр унтраах, аврах анги 49 байсан бол 2017 онд 62 болж нэмэгдэн албаны хүч хэрэгслийн чадвар 56 орчим хувьд хүрч дээшлэхийн зэрэгцээ. Онцгой байдлын албаны хүний нөөцийн оронтоо жилд дунджаар 4.3%-аар нэмэгдээд байна. Мөн галт төмөр унтраах, аврах ангиудын барилгыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар шинээр барих ажлууд хийгдэж 2014 оноос хойш галт төмөр унтраах, аврах ангийн барилга байгууламжийг шинээр барихад 24.7 тэрбум төгрөг, техник тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг шинжилэхэд 44.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдлээ. Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын гамшигаас хамгаалах чиглэлээр 10 гаруй улс орн, дэлхийн хэмжээний болон бүс нутгийн олон улсын 20 гаруй байгууллагатай харилцаа хамтын ажиллагаатай ажиллаж байна. Аз нутгийн долоон бүс нутгийн хэмжээнд гамшигын эрсдлийг бууруулах чиглэлээр Монгол улс манлайлан ажиллаж байгааг томоохон илэрлэн Монгол улсын засгийн газраас Нэгдсэн үндэсний байгууллагын гамшигын эрсдлийг бууруулах газартай хамтран эх 2018 оны 7 дугаар сард гамшигын эрсдлийг бууруулах Азийн сайдны 2 дугаар баг хурлыг Улаанбаатар хотноо зохион байгуулах болсон явдал юм. Тус хурлын бэлтгэл ажлыг хангах хүрээнд Монгол улсын засгийн газар Нэгдсэн үндэсний байгууллагын гамшигын эрсдлийг бууруулах газартай хамтран гамшигын эрсдлийг бууруулах олон улсын стратеги Азийн түвшинлийн хурлыг амжилттай зохион байгууллаа. Азийн түвшинлийн энэ удаагийн хуралдаанд Нэгдсэн үндэсний байгууллагын гамшигын эрсдлийг бууруулах газрын дарга нар 19 улсын засгийн газрын төлөөлөгч, Нэгдсэн үндэсний байгууллагын төрөлжсөн болон засгийн газар хоорондын болон бүсгийн хамтын ажиллагааны байгууллага, хувийн хвшлийн дотоод гадаадын 120 гаруй төлөөлөгч оролцсон бөгөөд 2016 онд Бүгд найрамд Хэнтэг улсын шин дээлийн хотноо болсон гамшигын эрсдлийг бууруулах Азийн сайд нарын анх дахь баг хурлаас хойш зохион байгуулагдсан анхны бүс нутгийн хэмжээний хурал болсноороо онцлог юм. Тус хуралд Нэгдсэн үндэсний байгууллагын эрхийн наримчгийн даргын гамшигын эрсдлийг бууруулах тусгай төлөөлөгч Ласер бичлэн ирж оролцсон бөгөөд Монгол улсыг гамшигын эрсдлийг бууруулах салбарт тодорхой дэвшил гарган ажиллаж байгаа орны нэг хэмээн үнэллээ.
Онцгой байдлын ерхий газрын дэргэд байгуулагдсан гамшигын шуурхай удирдлага, зарлал мэдээллийн төвийн үйл ажиллагааг өргөдгөн, улсын төсвийн 800 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар сүүлийн үеийн дэвшилт технологи бүхий холбоо, зарлал мэдээллийн тоног төхөөрөмжийн шинжилгээг хийж, үндэсний болон бүсийн хэмжээнд гамшигын шуурхай удирдлагын төвүүдийг байгууллаа. Тус төвийг ашиглалтанд оруулснаар онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын хэмжээнд анхудаа гамшигын үеийн удирдлага хяналтын хамгийн том системийг нэвтрүүлж, бүх төрлийн холбоо мэдээллийн сүлжээр нэгдсэн удирдлагаар хангах, мэдээ мэдээллийг нэгэн зэрэг хүлээн авч боловсруулах, хянах боломжийг бүрдүүлээд байна. Цаашид гамшигын шуурхай удирдлага зарлал мэдээллийн төвийг өргөжүүлэн аймаг нийслэлийн онцгой байдлын газруудыг удирдлага хяналтын нэгдсэн системийг нэвтрүүлэхээр ажиллаж байна. Онцгой байдлын албаны эрен хайх аврах ажиллагааны чадварыг дээшлүүлэх, хот доторх эрен хайх аврах баг байгуулах зорилгоор эрч нохойн албыг байгууллаа. Эрч нохойн албан 7 албан хаагч 10 нохоотойгоор үйл ажиллагаагаа явуулж байна. Онцгой байдлын албан эрч нохойн албатай болсноор албаны бэлтгэл, бэлэн байдал, аврагчдын аюулгүй байдлыг хангах, тэдний ажлыг хөнгөвчлөх, эрен хайх ажиллагааг шуурхай явуулах, эрлийн ажиллагаанд ашигладаг өндөр өртөг бүхий тоног төхөөрөмжийн зарлыг хэмнэх давуу талтай юм. Нохой нь аврагчийн бүтэн хоногт хийх эрлийн ажлыг 2-4 цагт гүйцэтгэх чадвартай төдийгүй үнэрлэх чадвар нь хүнийхээс 10 дахин илүү байдаг юм. Онцгой байдлын ерхий газрын харьяа, хүнсний нөөцийн салбар, чанарын менежментийн тогтолцооны олон улсын ICO 9001/2015 стандартыг нэвтрүүллээ. Олон улсын стандартыг үйл ажиллагаанд нэвтрүүлснээр улсын нөөцийн бараа материалыг нөхөн бүрдүүлэх, сэлгэн шинжлэх, хадгалан хамгаалах, тээвэрлэн хүргэх үйл ажиллагаа олон улсын жишгт хүрсэн аль бие усны гэрчилгээтэй болж байгаа бөгөөд төр захиргааны болон засгийн газрын агентлагууд дотроос анхдагч байгууллага боллоо. Мөн тус салбар агуулгын удирдлагын системийг үйл ажиллагаанд анхудаа нэвтрүүлж, улсын нөөцийн бараа материалын хадгалалт, хамгаалалтын чанар аюулгүй байдлыг хангах зорилгоор улсын нөөцийн нэгдсэн лаборатори байгууллаа. Турк улсын Измир хотно болсон галун трак техникийн олон төрлийн спортын дэлхийн аварга шалгаруулах 13 удаагийн тэмцээнд Монгол улсаа төлөөлөн оролцсон. Онцгой байдлын албаны баг тамирчид байлдааны тархалтын тэмцээний төрөл 27.8 секундын амжилтаар хүрэл медаль хүртэж түүхэн амжилтын эзэд боллоо. Энэхүү амжилт нь онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын түүхэнд дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүртэж буй анхны медаль бөгөөд Монгол улсын галун трак техникийн олон төрлийн спортын энэ төрлийн тэмцээний дээд амжилтыг шинчлэн тогтоогоод байна. Албан хаагчдын нийгмийн баталгааг хангах үүднээс Баянзүрх дүүрэгт 300 айлын Орос улсны барилгын ажлыг эхлүүлж 70% гүйцэтгэлтэй байна. Мөн Баян хонгор, Баян өлгий, Булган, Дорногов, Дундгов, Өвөр хангаа, Өмнөгов, Сэлэнг, Төв, Ховд зэрэг 10 аймагт нийт 230 айлын Орос улсыг ашиглалтанд оруулж албан хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэлээ. Олон нийтийн гамшигаас хамгаалах мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх зорилгоор 2017-оос 2018 оны хичээлийн жилээс эхлэн гамшигаас хамгаалах менежментийн үндэс хичээлийг ихтэй сургуулиудын заавал судлах суурь хичээлийн хөтөлбөрт орууллаа. Ингэснээр оюутнууд болцсошгүй аюул ослоос өөрийгөө болон бусдыг авран хамгаалах чадвар, дадал эзэмшин, гамшигаас урьдчилан сэргийлэх мэдлэг ойлголттой болох төдийгүй гамшигаас хамгаалах үйл ажиллагаанд иргэд олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх ач холбогдолтой юм.